зээлийн багц маань 6.5 их 80 төгрөгийн зээлийн багцтай болсон байгаа. Эний 35% буюу 2.4 их 80 төгрөг нь бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж олгосон зээл байнамаа. За тэгэхээр зэрэг энэ онд Монгол Улсын засгийн газраас гаргасан 10 их 80-ийн хөтөлбөр гээд энэ 10 их 80-ийн хөтөлбөрөөс одоо 6 үндсэн хөтөлбөрийн 3 нь хэрэгжиж явж байна. Репо санхүүжилтийн зээл, за ажлын байр нэмэгдүүлэх 3% хүүтэй зээл, хөдөө аж ахуй дэмжих зээл гээд 500 тэрбум төгрөгийн зээл явж байна. За эдгээр зээл дотор манай хаан банкны оролцоо 40 орчим хувьтай явж байна. Нийтдээ өнөөдрийн байдлаар 1.3 их 80 төгрөгийн зээлийг 23,460 зээлдэгчд олгосон. За нийтдээ бол 41,270 ажлын байрыг хадгалсан гэж үзэж байна. За репо санхүүжилтийн зээл дээр бол нэг 280 тэрбум төгрөгийн зээлийг 1761 зээлдэгчд олгосон байна. За ажлын байр нэмэгдүүлэх 3% хүүтэй зээлийг бол 781 тэрбум төгрөгийн зээлийг 9932 зээлдэгчд олгосон. За хөдөө аж ахуйн зээлийг бол 185 тэрбум төгрөгийг 11,767 зээлдэгчд олгосон гэсэн ийм дүн зурагтай байж байна. За манай хүлээж авсан хүсэлт бол 2.9 их 80 төгрөгийн 27 мянган зээлдэгчийн хүсэлтийг хүлээж авсан. Тэгэхээр бид нар бол өөрийнхөө боломжоор ингээд 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоцсон байж байна.